За шинэ хоршоо хөдөлгөөн малчтын талаар нэг лайвийнэ. Зарим нөхдүүд их буруу ойлголт аваад юм яриад тах шүү байна. За манай хипхоп холбооны ерөнхийлөгч Баабар мал дээр гарсан. Бас ман намын нарийн бичгийн дагаад далтгана шаажуу. Баабар миний өшөө сайхан маллаа л. Тэгэл сайхан хүй өржүүлээ ёо. Бас чи дээр онцч явах хэрэгтэй тийм ээ. Баабраар одоо өөсгөөр нэг мал заалах юм гинэ өөж аваасаа яамд үлээ. Баабар миний өшөөхрээ мал сайхан заяа. Малч чамаар маллуулахыг заалахгүй шүү дээ тийм ээ. Тэр мөнгөрдөн гэж нэг далдаас юм. Энэ дандаа ингээ лайв болгон дээр хүн болгоныг доромжлал. Энд ч тийм тэр ч юм гэл ганцхан хилтэй амтан чи биш шүү мөнгөрдөө. Энэ шинэ оршоо гэдэг юм бол үнэхээр малчтад хэрэгтэй зүйл болоод энэ үнийг би өөрөө дэмжиж явж байгаа юм. Энэ нөхөр одоо малчтыг доромжилж байгаа юм. Тэр сайхан сэтгэл итгэмжийг зам чанар юмд амархан автдгийг чинь ашиглах чинь энэ Монгол Ардын намын хошоод нэгдсэн гişүүд. Монгол Ардын намын гişүүнд бол та нарт пенсэ дүрмийн зээл өгнө. Тэгшиж амьдраад дээшлээ. Энэ өөрөө ардсан намаас нэр дэвшиж байгаа. Зөвхөн Монгол Ардын намын гишүүн байгаад энэ зээлийг ав мав гэсэн тийм байхгүй л байлаа шүү дээ. Би өөрөө цуг бас энэ хошооны чинь талаар хөдөө орон нутгаар 4 сая хамт явлаа. Үнэхээр 9 данстай 9 өрх нийлээд за манай хоршоо бид нар одоо үйл ажиллагаагаа ингэж явуулах гэж байна. Ийм үйл ажиллагаа явуулах чинь ингээд төслөө бичээл өгөх юм бол тэрийн банк хариуцлага зээл олгох юм байлээ. Би өөрөө бас энэ хошооны талаар юм яриад явж байгаагийн хувьд бол нэг тэгж бодож байна. Энийг бол нэг ганц улс төржүүлж болохгүй сэдв чинь энэ шүү. Сайхан маллаа. За 2 жилийн өмнө, 3 жилийн өмнө чи сумыг эзэнтэй болгооч. Тийшээ бас энэ бодлогыг тулцсан хэрэгжүүлээч. Одоо ингээд портер ингээд хэдэн мал аваад өгвөл одоо ингээд гарч байгаа хүмүүс залуучуудыг тулцыг бас дэмжих хэрэгтэй байхгүй. Өдөө нэг портер нэг мотоцикл дахиад тэгээд болондоо ирнэ бол тэр үүсгэжтэй сайхан. Би бол дандаа иймэрхүү юм ярьдгийн. Залуучууд маань хөдөө амьдрал байна. Мал дээр сайхан гараач. За ингэсэн миний ярьжс нэг төр засаг сонссон юм уу яасан. Амар баясгалаа. Одоо ингээд шинэ оршоогоо хөдөлгөөн ингээ яваад байна шүү дээ. Энэ бол үнэхээр малчтад хэрэгтэй зүйл байхгүй юу? Залуучууд маань бүгд өөртөө хоршоод нэгдээд энэ зээлийг чинь заавал бүгдийг ав гэдэг юм биш шүү дээ. Би ч бас өөрөө зээл авах гээд хөөцөлтөд явж байна. Хэрвээ энэ малчтын эсрэг одоо ийм зөв гой бодлого 30 жил гараагүй бодлогыг гаргаад явж энийг улс төржүүлээд буруу зөрүү яриад явж байгаа намайг дэмжээч гэсэн тийм хүн байх юм бол тэднийг та нар битгий сонгоорой. Энийг улс төржүүл болохгүй сэдв шүү. Ардсан намын ч байна уу, Монгол Ардын намын ч байна уу, хүн намын ч байна. Энэ ганц малчтын төлөө зөв ганц нэг юм бодлого жилийн 6 хүн хүүтэй ийм зээлийг аваад энийгээ цаашаа зөв болгоод яваач гэдэг ийм имийг төр засаг дэмжиж гаргаж яхад энэний эсрэг юм ярьж байгаа тэр хүнийг сумынтууд одоо аль аймаг байна уу, сум байна уу очиж байгаа нэр дэвшигчнэр энэний хэрэг эсрэг юм ярих юм бол малчад яста бүгдөөнд нь салаач өгөөд хөөгөө явуулаараа бити дэмжээрэй тэр улсуудыг гэж би хэлмээр байгаа.